Өдрийн мэнд. За хүүгийнхээ бичлэгнээс ойрд оруулсангүй. Ингээ хөөрхөн нэг өдөр тутамдаа юу хийж, яаж тоглодог талаар жижигэн бичлэгнүүдээс нь одоо оруулъя. Сайн анзаарууд энэ нөгөө цаана явж байгаа нөгөө Google-ийн киноныхаа хөгжмөн дээр нь яг тааруулаад эднэртэйгээ харилцаад аяга хөөрхөн тоглодгийн. Hey Doggy, Bluey, Peppa Pig гэдэг энэ гурван хүүхдтэй бол яг яс сууж үзэн. Миний хүн мундаг. Анагийнхаа бүх батганы наалт pimple patch-ийг одолгосон байна. Тэнийгээ ингээд нөгөө шөнийн тохиргон дээр хөөрхөн ингээд өдөр ингээд за ханагийн хийсэн бүтээлтэй танилцъя да. За энэ дотор болохоор ингээд юу хийчихдээ те. Жижигэн нөгөө нэг тоглоомны ертөнцүүдийг хийсэн. За ингээд дуртай газраа зурна. Би нэг хориглоод байдаггүй. Ер нь дуртай юм дандаа хийдэг. Хөгжиж л байгаа. Сурж л байгаа. Тэгээ хориглох тусам бид нар чинь нөгөө харилцаж, ярилцаж чадахгүй, дотроо бодсон юм илэрхийлж чадахгүй байгаа учраас уурлаад орилоод стресстэй байдаг аахгүй юу? За тэгтээ юмын аливаа юм ингээд жоохон хэмжээ хязгаартай бас тэнцвэртэй байхгүй бол даварна. Хүүхдтэйгээ байнга ажиллаж тоглодог ээж аауд бол миний юу хэлэх гээд байгааг сайн мэдэх бах. За мэдгүй хүмүүст нь хэлэхэд ер нь хүүхэд чинь 100% яг чамаас биднээс нөгөө анхаарал шаардна. За ингээд нэг сахилгуудад байгаа юм шиг, үг сонсохгүй байгаа юм шиг боловч бид нар маань суралцж яадаг. Нүргээ нугаалгаад баалгаад тэр хоол идэх. Тэгчээд аялалд гарч явсан. За аялалд юугаар явсан? Машинаар явсан. Дади пиг нь. Хай. Удаал ингэж явсан дээ. Яг ингээд дөрөвд нь орж тоглолт их хөөрхөн. За ингээд шавж хорхоо судлаад бас эднэр тоглоно. Англи дээр бол энэ шавж хорхоо бол бүгдийн мэддэг болчихсон. Сүүлд Орос дээр үзэдсэн чинь нөгөө ах эгч нар нь орос сургууль сурдаг учраас эдрийг бүгдийг нь орсоор хэлээд сурчихсан байлээ. Энэ за ингээ өөрөө бас хийх гэж үзнэ. Энэ бас хийлгүүл. Тэгтээ хажууд нь байнга харна. Мам хийж өгье. Аль байж.